Эрхэм хүндэт багш сургууль хүмүүжүүлэгчтэй хатагтай ноёдоо. Монголчууд бид эртээр үеэс Эрдэнэ ухааныг баяны дээд эрхэм дээд баянд тооцож эрдэм мэдлэгийг түгээх багшийг шүтэж ирсэн оюунлаг ард түмээ. Багшийн гараас хөтлөөгүй, багшаас бичиг эрдэм ухаан заалгаагүй хүмүүн гэж нэгэхэн үгүй үзээ. Хүн бүхэнд л багштай холбоотой нандин сайхан дурсамж, гэгээлэг сайхан тэмүүлэл байдаг. Хүн бүхэн багшаа хайрлаж, багштай сайн сайхныг хүсч, багштай туслахыг эрхэмлэж, багштай мөргөж амьдардаг. Би ч бас өнөөдөр Монголын багш нарын энэ сайхан арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна. Эрхэм хүндэт багш нар та бүхэндээ энэ сайхан арга хэмжээнд чинь амжилт хүсэж, эрүүлэнх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж мэдчилж байгааг нь хүлээн авна уу. Эрхэм хүндэт багш сургууль хүмүүжүүлэгчтэй та бүхэн Монгол Улсын засгийн газрын нэрийн өмнөөс болон хувьяасаа чин сэтгэлийн мэдлэгээ дэвшүүлж ажил хөтөлбөрийн амжилт амьдралын сайн сайхан бүхнийг дахин хүсэн өрөөё. Боловсрол соёл шинжилгаан спортын сайд цогц маань надад хандаж багш нарын улсын 2 дугаар зөвлөгөөнийг 11 жилийн дараа зохион байгуулж боловсролын шинжилгээний асуудал хэлцэх гэж байгаа талаараа надад мэдээлэл өгсөн. Энэхүү зөвлөгөөнийг Монгол Улсын ерхий сайдын ивэл дор зохион байгуулах санал тавьсыг би ихээхэн бэлэгшээж хүлээж авснаа бас хэлхийг хүсэж байна. Энэхүү зөвлөгөө Монгол Улсын ерхий сайдын ивэл дор зохион байгуулагдаж 2018 оны их бүтээн байгуулалтын эхний шанг татсан ажлын нэгийг боловсролын салбарынхан багш нар та бүхэн маань хийж байгаад баяртай байна. Бид нийгэм эдийн засгийн бүх салбарт 2018 онд их зүйлийг хийж бүтээхэд төлөвлөж байгаа. 2018 он бол Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд их ажлыг амжуулсан амжилт бүтээл ариунтай он болно гэдэгт би итгэл төгс байна. Монгол Улсын засгийн газраас үр хүүхдийнхээ боловсролыг дэвшлүүлэх, сурах нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарах болно. Монгол Улсын засгийн газар юуны өмнө өнөөгийн ерхий боловсролын сургуулиудын 3 ээлжээр хичээлдэж байгаа явдлыг халж бүхий л сургуулиудыг 2 ээлжид шилжүүлэх зорилтыг дэвшүүлэн тавьсан. Мөн сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулна, цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хот суурин газарт хүүхдүүдийг цэцэрлэгт явах боломжийг бий болгоно гэсэн зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтоо бид нар 2018-2019 онд бүрэн гүйцэтгэж чадна гэж тооцож байгаа. 2018 онд улсын хэмжээнд улсын төсвийн болон гадаадын буцалтгүй тусламж зээлийн хөрөнгөөр 46186 суудлын хүчин чадалтай 99 сургууль 2090 хүний хүчин чадалтай 19 дотор байр 20140 орны хүчин чадалтай 120 цэцэрлэгийг барьж байгуулахаар төлөвлөсөн байгаа. Энэ бол засгийн газрын өмнө дэвшүүлэн тавигдсан томоохон зорилт бөгөөд энийг бид нар хэрэгжүүлж чадвал хүүхдүүдийн маань сурч боловсрох, ажиллаж амьдрах орчин нөхцөл сайжирна гэж бид үзэж байгаамаа. 3 ээлжээр хичээлдэг ерөнхий боловсролын сургууль 2016 онд 31 байсан бол 2017 оны төгсгөлд 21 болж буурсан. 2019-оос 2020 оны хичээлийн жил эхлэхэд ерөнхий боловсролын сургуулиудын 3 ээлжээр хичээлдэг байдлыг бүрэн хэмжээгээр арилгах ажлыг зохион байгуулна. Монгол Улсын засгийн газраас багш нарын ажиллах нөхцөл болцоог сайжруулах, боловсролын салбарын хүртээмж чанарыг дэвшлүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг бид авч ажиллах болно. Улс орны маань эдийн засгийн байдал хүндхэн байгаа ч гэсэн бид нар багш нартай, бүр хүүхдүүдтэй байгаа боломжтой хөрөнгө санхүүгээ зориулах болно гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Баярлалаа. Багш нарын болон нийт төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах асуудалд засгийн газрын анхаарлын төвд байх болно гэдгийг би эцэст нь тэмдэглэн хэлхийг хүсэж байна. Ингээд эрхэм хүндэт багш нар та бүхэнд ерөнхий боловсролын улсын 2 дугаар зөвлөгөөнд оролцож байгаа нийт багш нартай ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсээрэй. Зөвлөгөөнд чинь амжилт хүсье. Баярлалаа.